Тэр бойнд адууг Монгол адууг яаж үеийн үздгийг нүдээр би манай дүү битээр ээлжиж хард юм аа. Одоо чинь ингээл 100-аад адуу шалаас таарна. Ингээ оронгууд тэнд чи ингээд юм гинжээр ингээ унжуулсан юм дээгэнүүд байж дээ. Ингээ дээгэнээс чи Монгол нөгөө адууны чи хойтлын бүдүүн гоёнаас ингээд шууд ингээд хатгаад игээдээд ингээ өргөч амьдаар. Ингээ амьд завн үстэй. За тэгээ ойлтоо тэр хүзүүгийнх нь гүнэнийх нь цуц муцыг огтлоход ингээ ойлтох гингүүд нэр завж байгаа адуу чинь ойлтуулахгүй шүү дээ. Тэлчлээд. За ингэнгүүд нөгөө адууг чинь модоор чулуугаар зүсэн зүйл юм аа балбана. Нөгөө итууд ч юм бол өгтлэн балбана. Ингээ ямар нэгэн юм хариу үйлдэл үзүүлэхгүй болтон тэнхийг нь тасалдлан балбаад ингээ ойлтоод хүзүүгийн хоолойг нь огтлж байгаа. Энэ Монголд болж байгаа. Намайг Батхуугийн Наран Бадрах гэдэг Монгол адууны дэвааж ингээд хөтөлбөрийн одоо хөдөлгөөн гэх юм уу хөтөлбөр гэх юм уу энийг санаачлаад ингээд явж байгаа адууны асрамжийн газар гэдэг пэйж хөтэлдэг юм байна. За манайчууд яг нөгөө эхлээд нөгөө гадныхан чинь хорс шэлтер гэдэг нэг юм явдаг шүү дээ. Тэгээ нэг нэрийг нь олчлоод үзсэн чинь асрамжийн газар бол авчихгүй. Тэгээд нэр өгсөн. Эхэндээ бол яг өөрсдийнхөө хэмжээнд адууны ам малтлаад бай гэж л бодоод эхэлсэн. 10 сард юм да. 10 сарын дунд болж ирсэн. Наадахын байнаас яг 6 адуу мэдээлэлтэй хүрэн азаргаар туугаад оловчихсон. Тэгэл очисон нөгөө хүрэн азарга хажуудыг зогсоод ингээ нулимсан тосоод. Ингээ нөгөө хүнээс нь очиад асуусан чинь нэг айлын 6 адууг одоо азрахтай над нийлээ 6 өгцөн байна гэдэг. Тэгээ тэр эдийг анхнаас нь аваад. Тэгээ анхны 6 гэж нэрлэж ирсэн тэр эдийг. Ижи бүгд ижил буруу. Одоо ингээ воон дээр очиход чинь огт ондоо адуунаас илсэн өөр нутгийн адуу байж байна. Тэгээд яг ингээ портрийн твшин дээр илснээрээ парагт болчихно. Одоо юу гэдэг нэг хоёр өөр айлын адуу хоёулаа нэг портрийн твшин дээр ирэхэд тэр хоёр дахиж хизээс хоорондоо салахгүй. Портрийн твшин дээр хамтдаа гарсан. Тэгээ энд буулаа. Тэгээ салахгүй биенээс. Энд манай дээр чинь ихэд нийтдээ 80 градус байдیں۔ Тэгээ 80 градус ихэнх нь 74 5 нь бүгд байнаас. Бос нь бол яг эдийн хугацаанд манай дээр ирээд унгалсан манай унга болчихсон ч гэдэм юм. Тийм адуу байгаа. Юу яана гэдэг юм аа. Хандив өгнө гэдэг дээ. Тэгээ би хандив авдаггүй. Хандив авахгүй дээрээс нь энэ морин унуулахгүй байгаа шалтгаан ч ерөөсөө нөгөө Монгол адууны дэваажин гэдэг хөтөлбөрийг яг ажил болоод явтална. Энэ дээр би мөнгө олдог гэдэг нэр зүүх юм бол тэгэл ажил дуусаа байхгүй юу? Одоо хандив аваад эхлүүл сошиалар юу гэдэг. Энэ одоо авингийн ажиллахсаа гэсэн чинь нөгөө багийн чинь мөнгө л хасах гэсэн юм шүү дээ. Бас нэг тийм юм гад хөлөө гэдэг. Гашаалаад. Яндан зээл төгтөө адуу би. Одоо чинь тэнд байж байгаа алан болоогоос. Тэр алан болоо азар байсан. Тэр манай дүүг яг машины яг энэ овооны дээрээс машиныхан дээдлэн гараад ангууд таниал дахиад очдөг. Одоо тэнд шарга болтой хамт зогсож байгаа цоохор молоогоос. Тэр цоохор бол чи анхны 6-гийн бас нэг нь гахай цоохор гэдэг. Эзэн нь гахаад явахтаа ундаг гэсэн. Тэр саяны ялдаг тэр шаргач нь хоёр хос шарга байхгүй юу? Нэг халзаа. Тэр хоёрыг авах гээд очсон. Яг 5 мөр өснийх нь 3-ыг гаргацсан. Хотгон нугараад гээд 3-ыг муулчихсан. Алидийн янсаа тавьсан. 2 нь хотгон нугарцсан гээд шинэ хотгонд явуулсан хооронд нь тэр хоёр шаргыг авчихсан байхгүй. Юу гэдэг. Бид нар бол ингээд нэг воон дээр очиод яаж сонгодгоо гэдэг ингээд харагддаг байхгүй. Чиний адуу чи содонсны адуу бараг байхгүй шүү дээ. Бид нар тийм яг бойны ашаар ороод наашаа харж байгаа тэр нүдийг хараад тэгээд
юу гэдэг содонцны алга байна гэд гардаг тийм тэгж бол чадах гэсэн шүү дээ. Тэгээд заримдаа ингээл 4 5 адуу ингээл харахад чинь нүдэн ханаад 20 байна л шүү дээ. Тийм үе болдог байна шүү дээ. Бүгдийг авчдаг юм чинь. Наашаараад байж байгаа. Майдалцаад байгаа. Тэрний хажуу талд нь шарга мөрний цаад дээр нэг буурал наашаалтан зогсож байгаа. Энэ хоёр чинь хосоор уурган мөр. Янзи эдлэгээ даах магус гэж шүү дээ. Тэгээ энэ хоёр ноднон үндэсний телевизийн нэвтрүүлгийг хийж чад. Тэгсний жолооч ах нь миний аав юм байна шүү дээ гэд. Тэгээ миний аав юм надад хэлж уурган мөр байгаа зү. Хачин гоё шүү дээ гэд. Тэгээ яасан гэсэн аав нь морийг 40 саяхаа эдэлдэг юм байж. Тэгээ аав нь өнгөрөөд тэгээ хүүхдүүд нь явахдаа боцоор газар амьдарч байгаа юм чаа. Тэгээ аавынхаа морийг нутгийн хүмүүст алахгүй юу? Гоогаад. Нөгөөдөл нь бод өгсөн юм шиг. Тэгээд ямар азар та автсан юм бэ? Би аавынхаа морин дээр ирж яаж болох вэ гэж. Эдний гол санаачлаад байгаа юм. Адууны хулгай гэдэг юм. Малын хулгайн 54%. Нэгсэндээ Монголд адууны малын хулгайг яг 100% гэж үзвэл талаас илүү нь зөвхөн адууны хулгай. Энэ юунаас болж ийм гэхээр бонус л болж байгаа. Нэгсэндээ нэгдсэн шугамар мал нэлгааны газарт мал өгдөг энэ систем адуун дээр яаж нөлөөж ийм гэхээр адууны хулгайг л хөхүүлдэг. Энэнтэй холбоотой малын махны чэнжийн зарим нэгэн гадны оролцоотой мафи ажиллагаа эхэлж байгаа. Би тэгж харж шít. Одоо жишээ нь Хинтээ аймагт байжсэн өвгөн жилийн өмнө надад ярьсан 2 жилийн өмнөгээр ярьсан гэхээр 3 жилийн өмнөх нь шүү дээ. Нэг 100 гараад байгаа. 3 азраад байгаа. Бүгднгийн баримтлын жалганд нь авчиад бүгднгийнх нь толгойг нь настаад авчиж байгаа. Ингээд чинь нэг юм цосгойжноо доо толгойг нь тасцсан юм ш тийм үү. Ингээд цосны ормоор нь хөөсөн төв зам руу дугааргүй том тариг ороо авчих гэж байгаа. Ингээд хойноос нь жигнаалцсан чинь нөгөө дугааргүй машинаас чөөдөөс нь буудаж ийж байгаа. Өгнлөө. Ингээд нөгөө өвөч үлднэ дээ. Өөр яах юм уу? Ингээд үлдсэн сар хагасын дараа яг тэр өвөгийн нутагт амьд мал бөөндөж явна гэж очиж байгаа. Ингээд яг тэр нутагт өвөгийн одоо нэг онхны хүмүүс л байна шүү дээ. Хоёр айл бүх малаа бүгдийг нөгөөд тань шиг одоо ингэж модоо ирээд явах. Хот бараад нэг нь аймгийн төв орлоо гэд. Ингээ яваад гэж байгаа. Адаглаад энэ малын хулгайгаас айх айц чинь малчдыг малтай нь байлгах боломжгүй болж байгаа. Одоо өнгөрсөн хавар 25 телевизийн танай тоныг хийлээд. Яг л та хэдэд ярьж өгч байгаа энэ шийдлийг ярьж өгч байгаа шүү дээ. Тэгсэн жолооч залуу. Одоо чинь зурган дөрөх хажууд нь нэвтэж байгаа шүү дээ. Сонсоод нэвтчихсэн. Таны наад ярьж байгаа юм чи яг зөв байна. Би адууч байсан. 10 жилийн өмнө би бүх адуугаа олгоод алдаад. Энийг бол бүх одоо уул юм хөлийг бүгдийг нэгжсэн. Олоог. Ингээд би хотод жолооч болсон шүү дээ. Би адуутайгаа байсан бол эвгээл ингээд айл оноол. Тэгэл хотод төгжрэл ингээд явчих. За энэ адуугаа бондогтхийг өхийг зогсоочих. Ягаад гэвэл эн чинь ингээд дэлхийн барууны болоод энэ Европуудын нүдээр бол энэрэнгүй байж байгаа асуудал тийм үү? Нэгсэндээ Монголын төрийн энэрэнгүй байж гэдэг өнцөг байхгүй юу? Энэ энэрэнгүй гэдэг нь өнцөг чинь дэлхийн чиг хандлага болоод нь шүү дээ. Зөв биз? Тэгэхээр бид нар зүгээр тэнд байж байгаа хүмүүсийг ашиглая л гэж байгаа. Тэгээ би тэр төрийн хүмүүс санал тавьсан. Энэ хөтөлбөрийг батлаадах бол би Холливуудын жүжигчдээс нэг 2 3-ыг аваад ирье. Тэгээд Монголын өмнөгөө сурчлуулъя. Гол нь энэ хөтөлбөрийг л багчих. Яг гаргана гэдгээ мэдээгээл цаад ингэчүүл албан ёсоор би өрөөд аваад л. Цагаан сарын өмнө ерөнхийдөө олдоод. Тэгсэн ерөнхийлөгч хэлсэн үг надад ингээд яах болоо гэж бодож исэн. Яг тэр үе чинь ингээд цэлэтэл ингээд нар мандаж байгаа юм шиг болсон байхгүй. За миний дөө наа чинь ингээд заавал байх хэрэгтэй. Монгол хүмүүрээр яалтчихгүй. Гэж хэлэнгүүд урам ороод. Би тэгвэл хэлсэндээ өрий. Би тэр одоо тэр Холливуудын нөхдөөс аваад ирээ. Гэт тэгээ сая 3 сарын 31-ээс 4 сарын 20-ны хооронд яваад тэгээ хоёрыг тогтоолсон байхгүй. Адууг боонд өхийг зогсоохыг тэд нар дэмжиж байгаа. Яагаад гэвэл тэдний одоо нөгөө зүтгэж байгаа юм дээр. Тэгэнгүүт надад юу нэшигтэйгээр адуунд боонд өхийг зогсоочвол
олгой байхгүй болчихно. Энүүнийг нь тэднээр рекламдуулаад Монголоо дэлхийд бид нар одоо ч морьтойгоо жинхэнэ удаа олно харж байгаарай. Монголд хүссэн хүн ирээд морь худалдаад авч болно. Хулгай байхгүй. Энэ худалдаж авсан морио харин жил болгон 10,000 буюу нэг түмэн морин цэргийн парад гэж яал гэж. Бид нар ийм нэг дэлхийн том эвент байх хэрэгтэй. Одоо та мэдж байгаа да. Бразилийн карнавал гэдэг юм байна да. Нэг дор 500-900 мянган жуулч очиж байгаа шүү дээ. Хялдуу хүн бужигнал ингээл эн чинь бол тэдний өөрсдийнхөө нөгөө юу байгаа, юу мэдэгдэж байгаа Бразил гэж бодонгууд бүжиглж байгаа тэрэл бодогч байгаа шүү дээ. Тэрүүгээрээ эвент хийж байгаа. Тэгэхээр бид нар нөгөө морин зэргийн сүр хүч гэдгийг л өвтгөх. Энэнд оролцох гадна орчны жуулчин чөлөөтэй. Гол нөхцөл нь өөрийнхөө морийг л унжирна. Инхээр нөгөө Монголд морины худалдаа авалт хийх нөгөө эдийн засгийн хөшүүрийг нээж байгаа. Яг энүүнийг ингээд өнгөрсөн зун яриад тэгсэн өөр Монголд сайн гэдэгч тэр соёлын амныхаа дарга зүйл байсан юм шиг. Тэгээд эрэгч намайг олж холбогдоод бид нар 5,000 гол авалчлаа. Өөр Монгол. Тэ. Морь авъя. Одоо параданд оролцсон, хэдэ оролцох. Нөгөө уриалж байгааг одоо их гэж нэг ойлгочихгүй юу? Оролцсон. Хинээс эднэр өрөөх. Сар болгон малчинд эднэр өрөөх. Эн чинь ингээд яг бодит эрэлт ингээд үзэгдэж байгаа байхгүй. Тэгэхээр эрэлт гэдэг имийг бид нэр хангаж чадахгүй нүдэ анчаад тэгэнгүүтээ Монголд хийх юм байхгүй шүү дээ. Гэтэл бид нар яг хөө нөгөө түмэн зэргийн парад бол энэ Монгол зүгээр адууны дэв хажиг болсон. Mongolia's horse heaven юм аа. Энд ирээд үз оролц. Энэ 10 хоног болно. Хамгийн сүүлийн өдрөн дээр парад нь болд юм байна. За энэ жилийн параданд Чингисийн төв цатгалгааны парадыг авна. За параданд бэлтгэхийн тулд өмнөх 9 хоног нь ингээд нөгөөдүүд чинь бүгднийг сайхан тараагаад отог ингээд. Тэгэхгүй бол тийч нөгөө бэлчээр бодоо олгоч шүү дээ. Ингээ нөхдүүд ингээд одоо жуулчдын хүрээ бол тэндээ бэлдээ тийм үү. Бэлдэж явах хооронд юу болох вэ? Нөгөө айраг цагаан хурууд дэмбэ бүх юм чинь морин соёлын дэм тэндээ болдог. Уяачдын наадмаа тэндээ байдаг. Нөгөө уяачдын цол тэмдгийн тэнд олгодог. Ийм л юм болчих. Тэгээд харин тэр нэг Питагийнх нь биний тавьсан сал дээр байхгүй юу? Энэ түмэн зэргийн парад бол дэлхийн амьтдын төлөө гэдэг үгтэй баялаж болно. Та нар харин энэ мянгатуудыг нь толгойлох моринд аддикт болсон Холливуудын одуудыг гаргаад өгөөч. Би нэрлээд өгье. Бичих. Нэгсэндээ нэг мянгатыг нь нэг Расарка оч юм уу тийм үү? Яг моринд аддикт болсон Мадонна ч юм уу? Энэ нөхдүүд анжлаад оргилд. Дагалдаад нөгөө хэвлэл мэдээл нөгөө кино мөн хийдэг нөхдүүд нэрэл явна үз. Тэр мөнгөтэй гайгүй Монголд байж байгаа мөнгөтэй улсууд нь өөрсдийнхөө хувьсаар орохол тухайн жилийн дээр парадын бүх зардлыг дагаад орно үз. Тийм ээ? Нэг гахаар гэдэг. Гахаа. Нэр нь гахаар. Энэ эзэн нь гахаар гэж өгсөн би өг. Энэ карантин болсон да. Карантин болоод бүгдээр ингэ ихтэй болсон шүү дээ. Тийм. Тэгсэн отгоог нэг өсгөө яриад аав нь өнгөрцөн гэд. Аав нь моринд хальт юм байсан гэд. Тэднийх 7-8 охинтой нэг ганц мэдтэй айл гэж. Тэгээ аавынхаа буйны ажил тэгээд ерөөсөө бид нар юу яа. Таны одоо энэ ажлаас туслалцаад бид нар өөрснөө бонус одоо авчихсан мөрийн та заагаад өгч. Ингээд хамт яваач гэд нөгөө золч хөдөлгөөн хаагддаг юм чинь. Энгүүд нь зааж өгөө болчихгүй юм л тэр. За ингэж яагаад ингэж авдсан шиг байна. Тэгээ нөгөө хэд чи яг тэр эмэлтийн боон дээр очиод нүдэн дээр нь шалаанс дүүрэн 100 гаруй гадуу цагийн дотор яаж дуусахыг харж байгаа. Ойлол ярьж байгаа шүү дээ. Тэндээс авчгалсан харгуун энэ ирээд яасан гэхээр одоо ингэдэ нөгөө эцэд авсан дээр хоёр бүсгүй байна да. Яг авсан хоёр бүсгүйг ирэхээр энэ таниад очтдээ. Яасан гэхээр яг элснийхаа дараахан юу яагаад хаврна. Одоо настай ээж нь одоо нөгөө хөлөнд нь сүүрэг гэж л далам тийм ээ. Хөлөнд нь сүүд усаа тэр нэг бооны газраас асны жоохон фифтсэн байж магадгүй л гэсэн юм байгаа үстэй бодвол тий. Тэгээ сүүд усаах гээд бидэнд баригдахгүй байсан нөхөл чинь нөгөө хэдийг адуунд яваад идсэн чинь ирээд үнэлж байгаа шүү дээ. Нэг алдрын танхим гэлээд шүү дээ тий. MBA тийм үү. Яг энэ шиг Монгол адуу бол алдрын танхим байх зөв ясны амтэн тийм ээ. Нэгсэндээ дэлхийд байж байгаа бүх адууны одоо хаа маягаар алдрын танхим зууж байгаад хинч Монгол адуу бууч хийх тийм юм байхгүй. Тэрийг батлах хүүхд зөндөө байна тий. Тэгэл байж юм.
Гэтэл яг одоо юу гэдэг Америкт л хамгийн олон адуутай. Америкт адууны махыг идэхийг хуулиар хэрэгжилж байгаа чинь. Одоо тэгвэл бидний энэ яг урдд байж байгаа тосны тасархай байгаа шүү дээ. Өөр монголчууд. Эдгээр ч одоо адууны мах иддэг нэг ч юм байхгүй шүү дээ. Өөр Монголд. Тэгээ асуухаар бид нар адууга хайрладаг учраас бид нар адууны мах иддэг шүү дээ. Тэгээ би өөрөө зориуд асууж ирсэн. Яагаад ингэж таад адууны мах иддэг вэ гэдэг нь үний юм уу? Жишээ худлаа яриад юм уу? Гэсэн чинь тэр над руу бичлэг явуулчих. Асуусан нөгөө. Тэгэнгүүтээ би тэгээд яагаад тэгвэл иддэг юм бэ? Ч одоо өвөл мөөл те монголчууд ч ингээд түүхэнд иддэг байсан юм шиг гэсэн чинь та нар казахуудыг дуулаад иддэг болоо гэдэг. Хэдэн монголчууд адууных махыг яг хүнсэндээ зориулж иддэг юм байгаагүй шүү дээ. Харин зүгээр дайм байлдааны үед яалтчгүй үед бол өгшилсэн мууц адуунасаа иддэг тохиолдол байсан. Яагаад гэсэр юм байхгүй. Манай өвөр монголчууд адуу их дөөдөлдөг байхгүй юу? Адуу бол одоо айгүй их хүн дөөдөлдөг болохоор адууны мах ерөөсөө иддэггүй. Ингэж хэлээд ард дээр нь тэр нэг над руу нэг те чи монгол уу би монгол уу гэж тийм харж байгаа харцаг би үнэхээр мартаагүй. Андаа заяа. Андаад анхны 6-гийн нэг. Анхны 6-гийн нэртэй нэг бас нэг нөхдүүд байна. Анхны 6-аас одоо нэг нь байхгүй. Нэг нь гэдэг нь яг бүр яг адуу авахд эхлүүлсэн тэр бүхний үнцийг тавьсан газар. Тэр бэж руу таад хараа нэг хүн азрага өвөл өнгөрөөд нас нь яг болоод 25 болсон. Бид нар 19-д навсан. 25 яг шүргээл яг байгалаар өвөл өнгөрсөн. 3 унаал яг тэр одоо тэр нэг ашааны мод босгоцсон байгаа. Яг тэнд дулаалал хучаал. Тэгэл 3 унаад. За одоо зовоож хооронд өвчин намдах тариад байгаа шүү дээ. Тэгэл өвчин намдагчдаа босчилж өвсөйдэл. Тэгэл за одоо ингэж хооронд зовоож хооронд унтуулъя гэдэг. Унтуулдаг тариамаар хайгаад. Тэгэл өдөр цагт чинь бас нэг яг тусгаалч өдөр цаг харна шүү дээ Монголд те. Яа аль нь сайн өдөр сайн цаг үгээл. Тэгээд яг өдөр цаг харчаал яг лайв хийе. За хүмүүс минь манай хөл азар нэлийн ингээд чадлаар хайд маань ушаарэ гэж хэлчихэл. Яг тэгж хэлчихэл яасан чинь гараад ирсэн чинь амьсгалаад явцсан бомч. Өөр явцсан бомч. Яг тэр азрага яасан хэр бидний налахын бойндэр бойны хойгоор одоо тэр дээл байж байгаа модон байшин барих гад бидэд байнга нааш явдаг гэсэн. Тэгээд дүү итэл явж исэн налахын бойлоо. Нэг дэлтэй хөл азрагаар 5 адуу дуугаар явчих واخ. Тэгээ очиод ашаад ороод талсан чинь тэр хөл азрагааг хажууд ингээд өөр шигчилээд ингээд налаа загсчих. Тэгээ ингээд харангууд ингээд өлөвсөн тасч байгаа واخ. Тэр бичлэгийг бас пэйж дээр тавьсан байгаа. Анх авч ирсэн бичлэг. Тэгээд ямар ихтэй ингээд гисэн чинь энэ нөхдүүдтэй нийлүүлээд яг өөрийнх нь адууны 6 адуу өгсөн байхгүй. Тэгээ анх нэлсэн 6 тэгээ. Тэгээд бид нар ч бас дараад нь дахиж хулгайд алдагдаад босож олж яваад үлгэр шиг юм болсон. Энэ нөхөр бол 3 удаа элдгийн наснаас мосгосон. Сайн. 3 удаа гэж. Тий. Одоо эхлээд би эхлээ авчиж тийм үү? Яг боёс. Дараад нь 7 хоногийн дараа хулгай авчиж. Тэгээ яг алдсныхаа дараа 2 хоногийн дараа нөгөө малчин хэлж байгаа байхгүй. За алдчихлаа олдохгүй мэн. Одоо өнгөрсөн. Одоо таны үеийг яа төлнө гэж ярьж байна. Юу болсон гэсэн 2 хоногийн өмнө хулгай авчихгүй юу? Нөхдүүд яг ламаар үзүүлдэг юм байгаа үстэй. Тэгээ олдохгүй байна. Тэгсэн 3 хоногийнх нь өдөр нь яг энэ дээд модон байшин барьж исэн юуны хинтийн нөхдүүд нэг нь ярьж ийн хацаар. Энэ доор дэлгүр ороод юу яах гээд дэлгүр ороод хоолныхоо тэлийг авах гээд явсан чинь дэш мандала чи салхи аачих. Одоо юу? Салхи аачих. Тэгээд дэлгүр орсон чинь энд нэг нөхөр уцаар явж байна. Одоо нөгөө эдий чинь өндөрлөлт авахгүй болохгүй. 3 онцлаа. Одоо яг унлаа. Гэж юм шүү. Энэ яг таны нөгөө эдийг авсан баг. Би дагаад гэрэх надад альчлаа. Яваад хэлчих. Ингээ яваад цэцэн. Нөгөө нэг гарч ирэл асуулаа. Айлгыг болоод очсон байгаа шүү дээ. Ерөөсөө айд. Тэгээ яг та өдөр юм яриад. За ийм юм учлаа. Тэ.
Тэгээд наадах чинь наадууд чинь тэгээд өөрсдийнх нь нөгөө явуулна гэж бодчих. Монгол хүн байна чи хүн байна бас те. Аим малталцсаад дуу чи дахиж махлаа чиний нүглэл хийдүүлж шүү дээ. Гэсэн цагдаа хэлэхгүй байсан л гэж. Хэлэхгүй. Тэгээ нөгөө нөхөр чинь нөгөө өйсөн газруудаа зааж өгдөө. Ийшээ нэг 2 цаг явах гэхээр ийшээ нэг бас 3 цаг явах гэхээр ийшээ салга 2 залгаа үйцсэн. Ингээд 2 дахь энэ нөхөр марталж. Тэгээ 3 дахь нь нодно бас салгаа далдаг. Тэгсэндээ дэлжичээд 7 сар тулгаад далдаг та. Тэгээд арай нөгөөх нь явсаар байгаад яаж явсан байгаа аль нэг залуугийн адуунд гүйчихэд. Тэгээд нөгөө пэйж дээр баахан залдаг гэсэн байхгүй. Тэгсэн 10 сарын сүүлээр аль дээр юуны Төв аймгийн нэг залуу сайхан залуу. Залгаад таны мандат чинь яг мөндөө. Тэгсэн дөрөөр байжхгүй юм да дэлжсэн юм. Ингээ 10 сар босч ирсэн те. Ингэс юм аа. Би ч өөрөө нэг мордол үйдэг юм биш шүү дээ. Би бол энэ талаар яг нарийн шинийн мэдээлэл бол байхгүй явж ирсэн. Тэгсэн одоо нөгөө морисфорд вэжтэй холбооноос дуудаад ариун болдгоо залуу наривчгэн ариун болдгоо нэвлийн баглыг эзэн да. Тэгээд даваа хуугаа энэ хэдтэй бид нэг хоолнд ороод тэгээд тэле тайлбарлаж өгсөн байхгүй юу. Яг яагаад юм бэ гэд тэгсэн юм байна. Нөгөө Монгол адууч нь байгалаараа байгалийнхын зүүн совин нь өөрөө урдаа байж байгаа хүн байна уу? Бүр шууны өндөгч байна уу? Энийг тойроод галдаг, гიშгдэг үү? Ийм юм байна. Одоо тай санаж байгаа нэг баясгалангийн клип байдаг да. Ихээ голцсон, хүүхдээ голцсон ихийг ингээд яахын тулд ингээд авчдаг, морин тойроо авчдаг. Энэ бол Монгол адуу. Гэтэл нөгөө гадаад адууч нь ингээд урдаа байж байгаа юм тэр байгалийн зүүн совин зүгээр давхих. Тэр бол давхих. Олон зуун жилээр тэр ингээ мотацлуулаад ингээ давхитгал болгоцсон. Ингэнгүүт тэр урд нь юу байх нэр хамаагүй болчихж байгаа. Та санаж байгаа бол тэр яг номонд шалралгуун зэг ном байж байгаа 20 жилийн хойно байна гээд Александр Думагийн тэн дээр нэгж байгаа шүү дээ. Альт ч одоо 18 эсвэл 100-ны дэм ярьж байгаа шүү дээ. Яг тэр үед чинь л хүн дайраад алчихсан тухайл гардаг шүү дээ. Мөртөө давхиж байгаа хүн дайраад алчдаг. Тэр бол яг номон дээр Александр Дума өөрөө бичсэн байж байгаа тэр гадаад адуу нөөрөө хүн дайрж алдаг тухай бичсэн шүү дээ. Гэтэл энд байж байгаа тэр адууг Монгол адуутай ингээд мутацлуулаад эллисжүүлэнгүүт нөгөө Монгол адууны урдаа унтсан байж байгаа хүүхдийг гიშхгүй тойроод юм хараагаа галдаг нөгөө байгалийн зэнсэн үгүй болоод эхэлж байгаа. Ингээд нөгөө хүүхэд унлаа алд нь байж байгаа мөр гიშгчдэг дайлцдаг. Ийм яваад идэм байл. Ер нь бол. Тэгээд тэр Монгол адуугаа уралдуулах гэдэг чинь адаглаа нөгөө хүүхэд унсан ч одоо нөгөө өөрөө чи үе мэдж байгаа л үү дээ. Бид эдий чи үед чинь болоос унжлээдэг яадагчгүй үстэй. Одоо яагаад байгаа ингэж байгаа ингээл хүмүүс гайхдаг тийм үү. Гэтэл цаад учир нь юм байгаа байхгүй.